За эс зоригийн хэрэг сэжиглэгдэж одоогоос 3 сарын өмнө Эрдэнэ дотоос 2 иргэнийг баривчилсныг их сурвалж мэдээсэн. За тэр чигвэл улсын их хурлын өргөдлийн байнгын хороонд энэ 2 иргэний нэгнийх нь гэр бүл хандсан гэдгийг тус хороонд орох баан сөхөө мэдгдсэн. За энэ бүх мэдээлэл үнэн болохыг зоригийн хэрэг сэжигтнээр татагдсан эсийн ээжжээ хэллээ. За манай сурвалжлах хэсэг Эрдэнэ хотод ажиллаж 17 жилийн өмнө гарсан зоригийн хүн амны хэрэгт яагаад Эрдэнэтийн залуусыг сэжигтнээр татах болсныг сурвалжлаа. За их сурвалжийн мэдээснээр зоригийн хэрэг сэжигтнээр татагдсан иргэн нь Эрдэнэ хотын ууган иргэн, тус хотын зах дээр 8 хийдэг, за мөн ах トゥ түүнтэй хамт худалдаа 8 хийдэг. За Эрдэнэ хотоор зах дээгүүр сургалаад явбал арга гэрийнхнийг нь олно гэсэн юм аа. За бид их сурвалжийн өгсөн мэдээллийн мөрөөр явсаар арга гэрийн хүмүүсийг нь олж уулзлаа. За зориг агсны хэрэгт 17 жилийн дараа 2 иргэнийг сэжигтнээр татан хууль хяналтын байгууллагын саатуулсан гэсэн мэдээлэл байгаа. Тэгэхээр энэ мэдээллийн мөрөөр бид явсаар байгаад Эрдэнэ тот төрөлсөн хэлсэн байна. Учир нь бол за нэг иргэнийг бол Эрдэнэ дотоос саатуулсан, за шалгаж байгаа гэсэн мэдээлэл байгаа. За хууль хяналтын байгууллагын бол энэ талаар бидэнд мэдээлэл өгөхгүй байгаа. За учир нь бол энэ хэрэг нууцын зэрэгтэй учраас гэдэг мэдээлэл байгаа. Тэгэхээр одоо яг хэвлэл мэдээллийн байгууллагад хууль хяналтын байгууллага мэдээлэл өгөхгүй байгаа учраас бид яг тухайн иргэн яг Эрдэнэ дотоос ямар иргэн хоригдож байцаагж байгаа гэсэн мэдээллийг тодруулахаар ирээд байна. Яг энэ иргэдд болон албан бус зарим их сурвалжийн өгсөн мэдээллийн дагуу яваад ирсэн. Тэгээд асуудлыг тодруулаад тэр арга гэрийнхэнтэй нь уулж бас асуудлыг нөхцөл байдлыг бас тодруулъя гэж Эрдэнэ хотод зорж ирээд байна. За бидэнд хүүгийн ээж яриа өгөхийг хүссэн боловч зоригийн хэрэг өөрөө нууцын зэрэгэлтэд шалгагдаж байгаа учраас мөрдөн байцаалтанд хөндлөнгөөс нөлөөлөхгүй тулд яриа өгөхгүй гэлээ. За харин бидний олсон мэдээллээр зориг агсны хэрэг сэжигтнээр татагдсан хоригдсон гэх иргэнийг эс гэдэг өгөөд 40 настай хэрэг явдал болох үе буюу 1998 оны 10 дугаар сарын 2-нд иргэн эс 23 настай байжээ. За хүүгийнхээ тухай ээж нь хэлэхдээ за миний хүү тэр аимшиг хэргийг үлдээгүй. За муу хүмүүсийн явуулга, за учир явдал удахгүй таалагдж хүү минь буруугүй гэдэг нь тогтоогдох байгаа. За 1998 оны 10 дугаар сарын 2-нд миний хүү хөдөө мал дээр байсан. За манай хар тарлан голдуу 60-аас 70 орчим үхэртэй байсан. Тэр хэдэн үхрээ маллаад хөдөө амьдардаг байсан гэж ярьлаа. За иргэн эсийг хуулийн байгууллагын өнгөрсөн 8 дугаар сарын 31-нд гэрээс нь баривчлан авч явсан байна. За одоогоор иргэн эсийн арга гэр өмгөөлөгч авсан. За түүнийг 2 сар хориод суллана гэж байсан ч за өнгөрсөн 10 дугаар сарын 31-нд дахин 1 сар сунган саатуулгаар болсноо арга гэрийнхэнд мэдэгджээ. За ингээд энэ сарын 30-нд иргэн эсийн саатуулагдж байгаа хугацаа дуусна гэлээ. За үүний дараа юу болоод байгаа талаар арга гэрийнх нь мэдээлэл өгөх боломжтой эсгээ шийднэ гэлээ. Өнөөдөр яг Эрдэнэ тот ирээд бас нэлээд хэдэн хүмүүстэй уулзлаа. За тэр сэжигтэн гэдэг хүмүүсийн бас зарим арга гэр гэж болох хүмүүстэй уулзсан. За тэгэхээр яг нууцд хамаарж байгаа учраас бидэнд бол мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг өгж байгаа. Тэгэхээр сэтгүүлчийн хувьд би бас яг энэ дэвтэр дээр бас хэд хэдэн зүйлийг бичиж авсан. За хэрэг яг нууцтай байгаа учраас арга гэрийнхэн бол мэдээлэх боломжгүй. За харин яг хэлж байгаа ганц зүйл нэг юм бол за одоо яг манай одоо арга гэрийн хүн бол энэ хэргийг үйлдээгүй. Энэ бол за улс төрийн яг хилэмгдүүлэл. За энэ хэрэгт одоо гүтгэж байна гэсэн мэдээллийг бидэнд өгч байна. За 23 настай байхдаа зориг агсны хэрэгт холбогдсон байж болзошгүй гэж иргэн эсийг хуулийнхан саатуулсан болж тарж байгаа юм аа. За гэтэл зориг агсны 8 насаа алсны дараа хэргийн талаар хэд хэдэн ойрын хөршүүд мэдүүлэг өгч гэмт хэрэг үйлдсэн этгээдийн ам зургийг гаргуулсан байдаг. Жишээ нь зориг агсны байрны зүүн талд байрлах 33 дугаар байранд оршин суудаг нэгэн юм ээ. За гэмт хэрэгтнийг хэд хоногийн өмнө харсан. Тэрээр дүрслэхдээ үсээ зүүн гар тийшээ налуулсан. Царай нүдний хэлбэр нь анхны ам зурагтай тун төстэй давхраагүй нүдтэй 34-өөс 35 орчим насны гэж дүрсэлсэн байдаг бол дараагийн гэрчүүд мөн л иймэрхүү зүйлийг хэлж насны хувьд 34-өөс 35 насны орчим хүн байсан гэж мэдүүлж байжээ.